Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 7 дугаар сарын тогтоолоор ерөнхий хяналтын сонсголыг агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудал арах бодлого шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн шийдэл гэсэн сэдвээр 2025 оны 2 дугаар сарын 3-4-ний өдөр зохион байгуулсан. Улсын хурлын гишүүн Чин бүрэнгээр ахлуулсан ажлын хэсгээс агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудал арах бодлого шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн шийдэл сэдвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсантай холбогдуулан засгийн газарт тодорхой асуудлаар чиглэл өгөх нь зүйтэй гэж үзснийг байнгын хороо хүлээн авч дараах улсын хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Төсөлд агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр 2025 онд дуусаж байгаатай холбогдуулан агаарын бохирдлын их үүсвэр бүрд жигд анхаарч салбар дундын оролцоог хангасан агаарын бохирдлыг бууруулах богино дунд урт хугацааны зохиц төлөвлөгөөг боловсруулах 2025-аас 2028 оны хугацаанд багтаан нийслэл болон төвлөрсөн суурин газрын агаарын чанарыг Монгол улсын стандартын жилийн дундаж үзүүлэлтэд бүрэн нийцүүлэх, агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүсийг тодорхойлж, тухайн бүсэд байрлах сургууль цэцэрлэг, эмнэлгийн дотоод орчны агаарын чанарыг тогтмол хянах, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, угаартаж амь насаа алдсан иргэдийн мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж шалтгааныг тогтоох, нотлогоонд тулгуурлан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, ахуйн орчинд угаартаж амь насаа алдсан иргэдэд нөхөн төлбөр олгох, эрх зүйн орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог хангах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг тогтмол тайлагнах, санхүүжил зарцуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зэрэг 16 заалтыг тусгасан. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45-ын 2-т заасныг баримтлан 2025 оны 4 дугаар сарын 15, 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийг хилцлээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хилцэх үед Улсын хурлын гишүүн Амгаланбаатар тогтоолын төсөлд утааны асуудлаар богино дунд урт хугацааны хэрэгжүүлэх тодорхой ажлыг тусгах. Улсын хурлын гишүүн Идэрбат утаанд хордож амь насаа алдсан иргэдэд нөхөн төлбөр олгох, эрх зүйн орчныг бүрдүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх боломж байгаа эсхийг судлах, иргэн аж ахуй нэгжийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, утаа мэдрэгчид зарцуулагдаж буй санхүүжилтийг яндангуй болоход чиглэгдсэн захилгаан газ, сайжруулсан түлшний технологийн асуудалд зарцуулах. Улсын хурлын гишүүн Наранбаатар дулааны их усүрийн нэмэгдүүлэх чиглэлд Улаанбаатар хот төдийгүй агаарын бохирдол ихтэй аймаг сумдыг хамруулах тогтоолын хэрэгжлийн явцыг тогтмол сонсох. Улсын хурлын гишүүн Замира сайжруулсан түлшний үйлдвэрт тавих хяналтыг сайжруулах, байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны харьяанд агаарын бохирдлыг бууруулах дэд хороо ажиллах нь зүйтэй талаар Улсын хурлын гишүүн Жаргалан төр технологийн сонголтод оролцохгүй байх, зах зээлийн зарчмаараа иргэд өөрт ашигтай байх сонголт хийх боломжийг нь бүрдүүлэх, Улсын хурлын хянан шалгах төр хороо байгуулах асуудлын талаар Улсын хурлын гишүүн Батчимэг угаарын хийнээс болж амь насаа алдсан иргэдийн ар гэрт олгох нөхөн олгорлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог ерөнхий сайдаар ахлуулах, засгийн газарт чиглэл өгөх, тогтоолын биелтийг ээлжид чуулганы хугацаанд Улсын хурлын нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх. Улсын хурлын гишүүн Уянга агаарын бохирдлыг бууруулах асуудал нь бүх яамдуудтай хамаатай учраас агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллаж байгаа ерөнхий сайд эсвэл шадар сайдаар ахлуулах, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа дуусаж байгааг анхаарч цаашид авах арга хэмжээний талаар санал төслийг боловсруулж танилцуулах, мөн дэд хилцүүлгийн үеэр технологийн олон шийдэл танилцуулагдсныг олон нийтэд сурталчлан таниулах мэдээлэлээр хангах ажлыг засгийн газар зохион байгуулах. Улсын хурлын гишүүн Ундраа тогтоолын төслийг дэмжиж 5 толгой түлш ХКК-гийн нэрийг Улаанбаатар түлш болгож өөрчлөх талаар дулаан алдагдлыг багасгах, захилгаан эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр гэр хорооллын өрх, аж ахуй нэгжид гэр байшингийн дулаалгын норм нормативын нэгдсэн стандартыг шинээр батлуулах. Улсын хурлын гишүүн Ганбаатар стандартын шаардлага хангасан захилгаан халаалт хий болон бусад түлшийг ахуйн орчин нөхцөлд тохирсон технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, иргэд өөрсдөө сонгох эрхтэй байхаар зохицуулах, хатуу түлшний хэрэглээг халах ажлыг зохион байгуулахдаа үе шаттай төлөвлөгөөтэй шилжих. Улсын хурлын гишүүн Найдлаа тогтоолын төслийн бодлогын болон техникийн чанартай асуудлуудыг ирэмблэх, утааны асуудлыг хариуцах эзнийг тодорхой болгох, 5 толгой түлш ХКК-гийн
үр ашигтай ажиллах тал дээр анхаарч, менежмент, бүтэц зохион байгуулалтад анхаарах, угаарын хийнд хордож амь насаа алдсан иргэдэд олгох нөхөн олгор болон хариуцлагын тогтолцооны эрх зүйн орчныг бий болгох талаар асуулт асууж санал хэлсэн болно. Засгийн газар чиглэл өгөх тухай Улсын их хурлын тогтоолын төслийг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хилэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ засгийн газар чиглэл өгөх тухай Улсын их хурлын тогтоолын төслийг хилцсэн талаарх байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын орооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж, тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.